дахиад хэлье. Анхны чуулган хэрхэн байгуулагдсан, анхны чуулган юу хийдэг байсан, анхны чуулганы дүр төрх ямар байсан бэ гэдгийг. Анхны чуулганы уур амьсгал ямар байсан бэ гэдгийг харах болно. Тэгэхээр энэ дэлхий дээр олон чуулганууд байна тийм үү? За дарханд ихэд 20 гаруй чуулган байна. За хотод бол хэдэн 10 чуулган байна. Монгол даяар 500 гаруй сүм чуулган байна. За тэгээд дэлхийн улс орнуудыг харах юм бол хэдэн 100 мянгаараа чуулганууд байна. Тэгээд чуулган тус бүр соёлоос хамаараад за ямар насны хүмүүс хамрагдж байгаагаас хамаараад гэд соёлууд нь өөр тийм ээ. Зарим чуулган ороод гоё ингээ магтанд дуулдаг чуулган байхад зарим нэгэн чуулган бурхны үгийг чухалчилдаг чуулган байх жишээтэй ч юм уу тий. Зарим чуулганыхан дандаа багш нар явдаг байхад зарим чуулганыхан дандаа залуучууд явдаг байгаа жишээ тийм манц зэн. Гэтэ бидний зүгээс нэг харах ёстой зүйл бол чуулган тус бүрийн хувьд яг даган дуурайх ёстой модель бол анхны чуулган юм байна. Юу гинэ? Анхны чуулган. Тиймээс бид өөрсдөө хамрагдаж байгаа чуулганыг эргэж харахтаа манай чуулган анхны чуулганд харьцуулбал юу нь сайн болоод байна, юу муу болоод байна гэдгийг харах боломжтой гэсэн үг. Тиймээс чуулганы гишүүн нэг бүр энэ чуулганд хамрагдж байгаа хүн нэг бүр бид Үлс номыг уншихдаа, Үлс номын донд анхны чуулганыг уншихдаа байнга л бид хаана яваад байна вэ гэдгээ харна гэсэн үг. Бидний зөв явж байгааг, бидний буруу явж байгааг бидэнд зааж өгдөг чуулган бол анхны чуулган гэсэн үг. Амен. Амен. Тиймээс бид одоо зөндөө олон гадаадын чуулганууд байна, гой чуулганууд байгаа шүү дээ. Тэгэл YouTube-ээр үзэж байгаа, тийм ээ, Facebook-оор үзэж байгаа чуулганууд байгаа. Тэднийг хараад даган дуурайч болно, эдгээс юм суралцж болно. Гэхдээ хамгийн түрүүнд байх ёстой зүйл бол анхны чуулган байх ёстой гэсэн үг байна. Амен. Бид тийм мартаар. Нөгөө бүгд хамтдаа анхны чуулганд л харах нэ гэсэн үг байна. 37 дугаар ишлэгийг уншийе. 3. Сонсон зүйл нь тэдний зүрхийг нь хөндсөнд Петр болон бусад элч нарт ах トゥ нараа бид одоо яах вэ гэвэ гэж. Тэр сугларсан байгаа олон 10 израильчууд байгаа шүү дээ, тийм үү? Тэгээ Пентекостын өдөр энэ бүх зүйл үйл явдал болж байгаа. Ариун сүнсийг хүлээн авсан байгаа хүмүүсийг цогтцсон байна гэж хэлж ирсэн хүмүүст Петр бол 11 элч нар маш мундаг номлол хийсэн. Тэрхүү номлыг сонссон харин тэр номлол нь сонсон зүйл нь зүрхийг нь хөндсөн юм а гэж. Тэгэхээр бид энэ ч юу харж болох вэ гэхээр эзний үгийг сонсох нь эзний үг заримдаа бидний зүрхийг хүнддэг гэдгийг. Тийм үү? Бид номлыг сонсож байгаа үед заримдаа яг л намаа хэлээд байгаа юм шиг байдаг шүү дээ. Дандаа Библи уншиж байхад яг л би юм шиг байгаад байдаг шүү дээ. Ягаад эзний үг зүрхийг маань хүнддэг. Гэтэ энэ тэрхүү номлыг сонссон Израилийн ард зүрхийг хүндэх үед тэд яасан бэ гэхээр зөрүүдлээгүй, тэд өөрсдөө шийдээгүй, тэд яах ёстой юм бэ гэж асуусан байхгүй. Ягаад зүрхийг хүнддэг гэхээр тавчхан хэлэх юм бол Израилийн ард түмэн олон 100 жилийн турш Христ ирж өөрийнх нь улс үндэстнийг аварна гэж хүлээж байсан. Харин яг Петрийн номлыг сонсоод үзсэн чинь 11 элч нарын номлыг сонссон чинь тэд олон 10 жилийн турш хүлээж байсан тэр месияга өөрсдийн гараар алсан гэдгийг ойлгосон юм байхгүй. Тиймээс маш том буруу зүйл хийсэн гэдгээ, маш том алдаа байсан гэдгийг ойлгосон ба. Есүс гэж 91 залуу байна гэж бодсон. Харин тэр бол жинхэнэ тэдний хүлээж ирсэн месиа Христ юм а гэдгийг номлоор дамжуулан ойлгосон. Тэр месиа Христ гэдэг нь тэр ариун сүнс ирснээр бүр баталгаатай болсон юм. Тиймээ тэр зүрхэнд хүндсэн. Яана бид буруу зүйл хийсэн байна. Бид яах вэ? Энэ гим нүглээ яаж сайруулах вэ? Петрэ мөн 11 элч нараа бид яах ёстой юм бэ? гэсэн асуултыг асуусан гэсэн үг. Харин энд ямар хариултыг хэлсэн бэ гэдэг чинь гоё. Зүрхэнд хүндэгдсэн байгаа тэд нар тандан 38 дахь эшлэлээр хэлэхдээ хамтдаа уншлаа. Петр тэдэнд гимшигтэн хүн бүр Есүс Христийн нэрээр баптизм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уушлагдж бас та нар ариун сүнсний бэлгийг авах болно. Амен. Петр тэдэнд хоёр чухал зүйлийг хийсэн ба. Хоёр зүйлийг хийгэрэй гэсэн ба. Эзний үгийг сонсоод, сайн мэдээг сонсоод зүрхэн хөндөгдсөн байгаа тэднэрт юуг шандан хэлв. Нэгдүгээрх нь гим шиг түн гэсэн ба. Хагаад хэлэх үү? Гим шиг түн гэж хэлсэн ба. Гимшээрэй. Нэгт гимшээрэй гэж. Бид хин нэгэн сайн мэдээ ярих үед тэр хүний зүрхэн хөндөгдөж би одоо яах ёстой юм бэ гэвэл бидний хамгийн түрүүнд хэлэх ёстой зүйл бол гимшигтэн гэж. Гимшигтэн. Гимшин гэдэг маань хөө миний буруу байна, намайг уучлаарай гэд хэдэн өдөр саналж, уйлж, эморч явахыг хэлж байгаа биш ээ. Гимшин гэдэг маань яг болохоор мета ноео гэдэг үг байгаа. Мета ноэ гэдэг. Мета гэдэг үг сүүлийн зөндөө сонсож байгаа шүү дээ, тий.
Мета гэдэг маань өөрчлөлт гэсэн үг. Ноё гэдэг гэрэг үг нь болохоор бодол санаа зүрхээ гэсэн үг. Гимшэрэг гэдэг үгийн цаад утга нь юу гэхээр бодол санаагаа засахын төлөө өөрчлөгдөөрэй гэсэн утгатай. Есүс Христийг өмнө харж исэн хараагаа одоо өөрчлөөрэй. Явж исэн замаа өөрчлөөрэй гэсэн утгатай. Тиймээс эдгээр нь гимшигтэн гэдэг маань буруу ойлгосон юм бол засахын төлөө өөрчлөгдөх ёстой шүү гэдэгт тэднэрт ойлгуулж байгаа юм байхгүй юу? Амен. Гимшигтэн. Дараа нь Есүс Христ нэрээр баптизм хүртээрэй гэсэн. Баптизм. Дагаад хэлэхгүй баптизм. Баптизм гэдэг үг христч хүмүүс баптизм хүртэх ёслол хийдэг тийм үү? Яг үндэ баптизм гэдэг ёслолыг Ром номыг харах юм бол баптизм бол усанд бүрэн оруулаа гаргаж ирж байгаа ёслол. Тийм үү? Энд ямар хүн баптизм хүрдэг вэ гэхээр Үлс номын 6 дугаар 8 дугаар бүлгийг харах юм бол Филипп Этиопийн тайганд хандан хэлсэн үг байна. Хэрв чи бүх зүрхээрээ итгэх юм бол чи баптизм хүртэж болно гэж. Этиопийн тайхан Есүсийг Христ гэдэг би итгэж байна гэж хэлснээрээ усан баптизм хүртдэг. Бүх зүрхээрээ Есүс Христэд итгэж байгаа хүнд итгэлийнх нь баталгаа болгож хүртээж байгаа ёслол бол баптизм байна шүү дээ. Ойлгож байна те? Баптизм байна. Тэгэхээр баптизм хүртэж байгаа нь ямар утга санаатай вэ гэхээр Есүс Христэд бүрэн итгэж байгаа бөгөөд Ром ном 6 дугаар бүлгийг харах юм бол Есүстэй хамт өгч Есүстэй хамт амьлуулагдаж байна гэсэн утга. Есүстэй хамт яаж гинэ? Өгч Есүстэй хамт амьлуулагдаж байна гэсэн утгатай. Тэгээ Есүс тавчхан Петр юу гэж хэлв? Гимш буруу ойлгоод засахын төлөө өөрчлөгд. Хоёрдугаарх нь Есүс Христэд бүрэн итгэж Есүс Христтэй хамт өгч Есүс Христтэй хамт амьлуулагдав гэсэн утга байсан байна. Үүнэ баптизм хүртсэн гэдэг маань ямар утгыг илүү бидэнд илэрхийлж байна гэхээр бүгд хамтдаа харцгаая. Ром номын 6 дугаар бүлгийг харцгаая. Ром ном 6 дугаар бүлгийг. За энэ бол жоохон бор хоол. Тэгээ анхлан итгэж байгаа хүмүүс өгж ойлгохгүй ч магадгүй. Гэхдээ Ром ном 6-гийн 11-ийг хамтдаа уншлаа. Ром 6-гийн 11. Хамт уншия 3. Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд өгсөн боловч Бурханд Христ Есүсээр амьд байгаагаар тооцсон. Нүгэлд өгсөн боловч Бурханд амьд байгаагаар тооцоо гэж хэлж байгаа. Баптизмны талаар ярьж байгаад баптизмын дүгнэлтийг энийг хэлж байгаа. Хэрв та баптизм хүртсэн хүн муу юм бол та нүгэлд өгсөн хүн юм шүү. Харин Бурханд амьд байгаа хүн юм шүү гэсэн үг. Энэ жоохон ойлгоход хэцүү байж магадгүй юм. Гэтэ товчхонд ингээнээр хэлье. Нүгэл биднийг дуудах үед бид үгцэн юм шиг тариалдаг л гэсэн үг. Бид Есүстэй хамт өгчихсөн учраас угаасаа. Нүгэл дуудлаа, хөөе шоудыг, гарыг тгий, ингээд нүгэл биднийг дуудах юм бол бид өгцөн юм шиг тариална гэсэн үг. Юу ч байхгүй, ямар ч хариулт байхгүй. Харин Бурхан биднийг дуудах юм бол бид хариулна гэсэн үг. Бурхан биднийг тгий гэх юм бол бид тэр нь хариулт гаргаж явах хэрэгтэй гэсэн үг. Тиймээс өнөөдөр бид өөрсдөө харах боломжтой. Бид баптизм жинхэнэ утгыг хэрэгжүүлж чадж байна уугүй гэдгээ яаж харах вэ гэхээр бид нүгэл илүү хариу үйлдэлтэй байгаад байна уу? Бурханд илүү хариу үйлдэлтэй байна уу гэдгээр харах боломжтой гэсэн. Бид баптизм хүртэн гэдэг бол Есүстэй хамт өгч Есүстэй хамт амьлуулна гэсэн үг. Энийг өөрөөр хэлж байгаа бол нүгэл үхэж Бурханд энийг өөрөөр хэлж байгаа бол нүгэлд үхэж Бурханд амьд байдаг гэсэн үг. Амен. Ойлгоод Бурхан дуудах үед нь бид өөрсдөө харах боломжтой. Давчгандоо энэ хоёр зүйлийг хийгээрэй. Гимшигтэн Есүс Христийн нэрээр баптизм хүрт. Тэгвэл та нар яана? Та нарын энэхүү нүгэл уучлагдана. Христийг алсан энэхүү нүгэл чинь Бурханы эсрэг тэрсэлсэн энэхүү нүгэл чинь уучлагдах болно гэсэн. Хоёрдугаарх нь та нар юуг авах болно? Ариун сүнсний бэлгийг авах болно. Доогуур зураараа манайхаа. Гэж чухал өгсөн. Ариун сүнсний бэлгийг авах болно гэсэн байна. Яг үндэ бид гимших үедээ бид Есүс Христэд бүрэн итгэж түүнтэй хамт өгч буй амьлуулагдж байгаа баптизм хүртэх үедээ бидний гим нүгэл жинхэнэ утгаараа уучлагдж байгааг бид хардаг гэсэн үг. Мөн бас энэхүү итгэлийнхаа үндсэн дээрээс бид ариун сүнсийг авах боломжтой болдог гэсэн. Ариун сүнсийн бэлэг гэж юу ярьж байгаа нэхлээр дөнгөж саяхан тэр ариун сүнсийг хүлээн авсан шүү дээ. Тэрхүү ариун сүнсийг ч гэсэн та нар хүлээн авах болно гэж тэр хүмүүс андаа хэлж байна гэсэн үг юм. Ерөнхийдөө өнөөдөр бидэнд ямар асуудал байдг вэ гэхээр гимшилгүйгээр баптизм байгаад байна. Гимшил байхгүй баптизм.
гэмшил байхгүй Христ итгэл байгаад байгаа. Энэ бол том асуудал юм шүү. Яг л олон газар Есүсийн сайн мэдээ хүргэнгүү зүрх нь хөндөгддөг. Бид яах ёстой вэ? Бид шууд юу гэж хэлдэг вэ гэхээр Есүс Христ итгэж баптизм хүртэгдэн гэж хэлэх гээд байгаа. Есүс Христ итгэж баптизм хүртэх нь мөн. Гэхдээ тэний өмнө юу байх ёстой гинэ? Гэмшил байх ёстой. Буруу замаар явж исэн бол үнийг хүлээн зөвшөөрч засахын төлөө өөрчлөгдөж тэгээд Есүс Христ итгэн баптизм хүртэж. Тэгм бол нүгэлч нь өөрчлөгдөнө. Тэгэх юм бол яна ариун сүнсийн бэлгийг хүлээн авах боломжтой болно гэсэн. Амен. Тиймээс бид энэ тентхийн газар бид ямар нэгэн сайн мэдээний ажил хийх үедээ гэмшлийн дараа итгэлийн дараа ариун сүнсийг хүлээн авахын төлөө чиглүүлж өгч явах ёстой гэсэн үг байхгүй. Жохоо амаргүй сонсогдож магадгүй. Бид их энэ зүйлсүүд хийх ёстой юм. Мань цаашаа энэхүү амлалтын талаар өгүүлсэн байна. 39-р эшлэлийн 3. Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийн төдөгий бас алсад байх бүгдийг харин үндсэн талаар ярьж байгаа юм. Бөгөөд манай бурхан эзнэр дуудагдсан болгоных билээ. Амен. Гэмшиж Есүс Христ нэрээр баптизм хүртэх юм бол нүгэл нь уушлагдж ариун сүнсийг хүлээн авах болно гэдэг амлалт бол та нарын хүүхдүүдийн алсад байх харин үндсэн хүмүүс ерөн дэгийн дэлхий дээр байгаа бурхан эзэн хэнийг дуудаж байна? Тэр хүн болгонд адилхан хэрэгжих амлалт юм аа гэж байгаа гэсэн үг юм. Амен. Хичнээн гой зүйл ярьж байна. Тэр бурхан эзнэр дуудагдсан болгоных гэж хэлж байгаа яг үнэндээ. Ямар хүн гэмшиж Есүс Христээр баптизм хүртэж нүгэл нь уушлагддаг ариун сүнсийн бэлгийг авах боломжтой юм бэ гэхээр бурхан эзнэр дуудагдсан хүмүүс. Ром номын 8 дугаар бүлэг дээр энэ талаар бүрэлдэхүүн ариун өгүүлдэг ба. За бүгд хамтдаа Библи эргүүлье. Жохоо удаж байгаа илгөө. Ром ном 8 дугаар бүлгийн 30 дугаар эшлэл. Ром 8-ийн 30 дээр. Энэ талаар илүү тодорхой өгүүлсэн байна. Осноо ураа. Тэр бурханыг хэлж байгаа. Бурхан урдаас тогтоогдснуудаа мөн дуудснуудыг мөн зөвтгснүүдийг мөн тэр алдаршуулсан гэж. Эгээр авралын дөрвөн шатны талаар хэлж байгаа. Бурхан урдаас тогтоодог, дараа нь тогтоосныг дууддаг. Дуудсан хүмүүсээ Есүс Христ гэмшиж Есүс Христ итгэж нүглийн уучлалыг авангууд нь яаж ийн гэсэн үг лээ? Зөвтгөж ийн гэсэн үг. Зөвтгсөн хүмүүсээ Бурханы хүүхэд гэсэн нэрээр мөнхийн усын иргэн гэдгээр алдаршуулдаг юм а гэсэн. Ром 8:30 энэ ишлэлийг ер нь чийжлэх хэрэгтэй шүү. Тиймээс яг үнэндээ тэнд байгаа хүмүүсийн зүрх нь хөндөгдөж энэ хүүгийг сонсож байгаа нь тэд Бурханы эзэн дуудагдсан байгаа учраас энэ зүйлийг хүлээх боломж нь нэгдэж байна гэсэн үг. Бид 3,000 хүн ирснийг харах юм бол бүр илүү ойлгомжтой. 41 дээр ишлэгийг уншъя. Буцаад ирлээ. Тэр өөр олон үгээр гэрчлэн энэхүү гажууд үеийнхнээс аврагдах тун гэж тэднийг синхруулж байлаа. Энэхүү түүний үгийг хүлээн авахсад баптизм хүртцгээ. Тэр өдөр 3,000 орчим хүн нэмэгдэжээ гэсэн. Тэгэхээр өөр зөндөө олон маягаар номлол хийсэн байна тийм үү? Сайн мэдээгээ дамжуулсан байна. Сэдв нь юу байсан бэлээ? Энэ гажууд үеийнхнээс аврагдахтун гэж. Энэ ертөнцийн хүмүүсийг тавчхандаа юу шилж нэ гэхлээрэ гажууд үеийнхэн байна. Бурханы анхны бүтээгдсэн байдал гажсан байна. Ийм үеийнхэнд амьдарч байна гэж. Тэгэхээр энэ үеийнхнээс аврагдаач. Энэ үеийнхэнтэй бити адилхан байгаач. Ийм номлол хийсэн байна шүү. Тэгээд синхруулан номлох үед үгийг нь хүлээн авсан хүмүүс байлаа гэж тийм. Энэ хүмүүс бол ямар хүмүүс гэж хэлж болох вэ бид? Эзэн бурхан жинхэнэ утгаараа дуудагдсан хүмүүс ахна шүү. Тэнд зөндөө олон мянган ирчүүд байсан. Гэтэ тэр олон ирчүүдээс үгийг хүлээн авахсад байсан ба. Үгийг хүлээн авахсад байгаа бол үгийг бас ямар хүмүүс байгаа гэсэн үг? Хүлээн аваагүй хүмүүс байгаа гэсэн. Бид бусдад Христийн сайн мэдээ ярих үед хүлээн авдаг хүн байдаг бол хүлээн авдаггүй хүн байна. Бид энэ нэг их намайг хүлээн авсангүй, намайг 100 хүн хүлээн авч явах хэрэгтэй юм шиг ойлгож сэтгэлээр унах шаардлагагүй шүү дээ. Би тэгэх ёстой юм аа л хийж. Харин тэр өдөр 3,000 хүн ирсэн ба. Энэ бол гайхалтай тохиолдол биш гэж юу? 3,000 хүн нэг удаагийн сайн мэдээг сонсоод хүлээн авч баптизм хүртэж байгаа. Тэгээ тухайн баптизм бол усанд бүрэн оруулж байгаа тийм баптизм байсан. Ерөнхийдөө Библийг харж байгаа юм бол дандаа тийм л байгаа. Тэгээ дараа нь бид чуулганы байртаа болохоор усан баптизмын сан байгуулна гэж би их мөрөөдөж залбирж ийсэн. Тэгээ заавал тэрийг хийх төлөө хичээх болно. Тэгэх юм бол яг усанд бүрэн оруулж гаргаж ирэн баптизм хүртэх бол.
Тэгэхээр 3,000 хүн ирэх боллоо гэж. Тэгэхээр энэ чинь би нэг зүйлийг харах хэрэгтэй. Яагаад Петрийн номлол 3,000 хүнийг аварж байгаа юм бэ? Тэгэхээр нэг зүйл байгаа. Тэгэхээр Петрийн номлол өөрөөр хэлбэл сайн мэдээний тунхаглал маш хүчтэй байсан гэдэг нь ойлгомжтой. Тэгм 3,000 хүмүүс хүлээн авах хэмжээний зүрхэнд хүндсэн гэдэг нь ойлгомжтой. Хагтад нэг зүйл мартаж болохгүй. Энээс өмнө юу байсан бэ гэхээр тэмдэг байсан. Тэмдэг байгаад араас нь сайн мэдээ яваад 3,000 хүн хүлээн авсан гэсэн. Ямар тэмдэг байв? Дөнгөж төрхөн ариун сүнс салхи гал мэд боож ирсэн тэмдэг. Тэгээ зөндөө олон хүмүүс 15 гаруй орны хэлээр Бурхны гайхамшигт ажлыг ярьсан тэмдэг. Тийм биш гэж. Маш зоригтой тэрхүү номлолууд байсан. Тэмдэг байсан гэсэн. Есүс байнга л сайн мэдээ тунхаглаж байхдаа зүгээр л яриад яваад байсан биш шүү дээ. Тийм үү? Есүс ярангаа хажуугаар нь юу гэлээ? Тэмдэг хийсэн. Гайхамшиг тэмдгүүдийг үлдсэн. Мөн биз дээ. Тэр юу ярих гэдэг нь ихээр тэмдэг хүний зүрстгэлийг нээж өгч харин үг тэр хүнийг авардаг гэсэн. Тэмдэг би дахиад хэлье. Хүний зүрстгэлийг нээж үг тэр хүнийг авардаг юм аа. Тэгмээ өнөөдөр бид өөрсдөө харахад бидэнд үг нэ. Тийм үү? Бид хин нэгэн Есүсийн талаар яриараа гэвэл бид ярих ёстой. Бид ярьж чаддаг ч байх хэрэгтэй. Тийм үстэй. Билгээ. Найз авчиж ярьж гэх юм бол Есүс бол ийм юм а, тийм юм а. 5 зүйлийн талаар ярихад болно шүү дээ, тийм үү? Тэр Бурхны хүү байсан, тэр зовлогдсон, тэр амьдсан, тэр тэнгэр додсон, тэр дахин ирэх болно. 5 зүйлийн талаар ярихад бол Есүс бол бидний нүглийн аврахын тулд ирсэн Христ юм а. Тэр бас эзэн юм а. Тэгвэл авчихна. Харин бидэнд энэхүү сайн мэдээг ярихаас түрүүнд байх ёстой зүйл бидэнд хүний зүрстгэлийг нээх тэр тэмдэг гайхамшиг байх ёстой гэсэн. Шуулган тийм байх ёстой. Хэн нэг хүний төлөө залбирж өгч чаддаг. Хэн нэг хүний төлөө гуйж өгч чаддаг. Тэр нь хариултаа авдаг, тэр нь эдгэрдэг, тэр нь Бурхны илэрхийллүүд бас бий болж байгаа. Нэрээ билгийг итгэж байгаа Бурхан байж магадгүй юм байна да гэж бодох үед нь Есүс л юм а, тийм а гэх юм бол хүлээн авах боломжтой гэсэн. Анхны чуулган Есүсийн сайн мэдээний тараалт яг л тийм байсан. Энэ бол Библийн зарчим шүү. Биелж байгаа юм биш. Амен. Энэхүү тэмдгээр дамжуулан тэрхүү гайхалтай номлоор дамжуулан тэр өдөр 3,000 хүн гимшиж Есүс Христээр баптизм хүртэж нүглэн уушлагдсан юуг авах боломжтой болсон? Ариун сүнсний бэлгийг авах боломжтой болсон. Гайхалтай том хөршлөө. Ингэж анхны сүм чуулган байгуулагдажээ гэсэн байна. Яа, анхны чуулган яаж байгуулагдсан ойлгосон тийм үү? Энэ нэгэн хүнд асуух юм бол гоё яриад өгөөрэй за. Гоё библийн мэдлэгтэй гэдэг гайхуулаад ярьж өгч болж шүү дээ тийм. Анхны чуулган ингэж байгуулагдсан. Гэтэ анхны чуулган байгуулагдаад гоё одоо бидний нүгэл уушлагдсан бид ариун сүнсийг хүлээн авсан одоо бүгдээрээ пар иднаа ингээл өдөр шингөө парадад байсан юм байхгүй. Тэгэд би сүмийн сургуулаа төгссөн одоо гэртээ насан туршдаа суунаа гэртээ суугаад байсан юм байхгүй. Эсвэл за би ерөөсөө аяллаа гэдэг өөр нэгэн улс руу аялаад байсан юм байхгүй. Тэгэд анхны чуулган байгуулагдсныгаа дараа анхны чуулган юу хийж исэн бэ гэдэг хамгийн чухал. Юу хийж исэн бэ? Яг яаж исэн бэ? Анхны чуулган 4 зүйлд хийдэг байсан байна. 42 дахь ашлалт. 42:3 тэд элч нарын сургаалт, мөн нөхөрлөл, талах хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа. Амен. Анхны чуулганы итгэгч нар өөрсдийгөө 4 зүйлд яадаг байсан гинэ? Зориулдаг байсан байна. Цэнтга эхнийх нь юу байсан бэ? Элч нарын сургаалт. Тийм үү? Элч нарын сургаалт өөрсдийгөө зориулдаг байсан байна. Хоёрдугаарх нь алтны шага юу байсан бэ? Нөхөрлөл байх. Гуравдугаарх нь бас юу байсан бэ? Талах хаваалт. Дөрөвдүгээрх нь цэлмэгч юу вэ? Цэлмэгч дөрөвдүгээр залбиралт. Энэ бол анхны чуулганы 3,000 ирчүүдээр дамжуулан бий болсон анхны чуулганы итгэгч нар хийдэг байсан зүйл. 4 зүйл байсан. Элч нарын сургаал. Хамгийн түрүүнд чухал нь хамгийн түрүүнд бичигддэг юм шүү. Элч нарын сургаалт өөрсдийгөө зориулдаг байсан гэж. Тухайн үед Библи байхгүй шүү дээ. Хевлэл хөгж хаач байсан болоогүй байсан. Хэн болгон Библи унших боломжгүй. Харин Есүс аль хэдийн дээрс тэнгэр дотсон байсан. Тэгвэл Есүсийн талаар хэн хамгийн сайн тайлбарж өгдөг байсан бэ гэхээр элч нар. Элч нар Есүс Христ ихэн үеэс түүний загламаас совлогдсон дээш одох хүртэл түүнтэй хамт байсан.
Элчнэр Есүс гэж хинбэ гэдгийг бүр яруу тодоор нүдэнд харагдахаар ярьдаг хүмүүс байсан. Есүс юу хийсэн бэ? Есүс ямар зан чанартай бэ? Есүс ямар сургаал айлдаж байсан бэ? Бүгднгийн тэр элчнэр тэдэнд маш тодорхой ойлгуулж зааж чаддаг байсан. Тиймээс тэд өдөржингөө, шүнжэнгөө тэд элчнэрийн сургаалд өөрсдөө зориулдаг байсан. Тэд сургаалд өөрсдөө зориулдаг байсан. Энэ бол чуулганы суурь юм. Хичнээн мундаг магтаалтай, хичнээн мундаг нөхөрлөлтөй, хичнээн мундаг залбирдаг чуулган байж болно. Гэтэ чуулганы бүр хамгийн суурь бол чуулганы хүмүүс эсний сургаалд өөрсдөө зориулдаг л байх хэрэгтэй гэсэн. Гэтэ бидний нэг том ивэл байна. Тухайн үед элчнэрийн юу гэж ярьж ирсэн нь бидэнд бичигдэн үлдээгдсэн ба. Энэ бол шинэ гэрээ. Матай, Есүсийн дагалдагч нар, Марк, Петртэй хамт явж исэн. Петрийн үг сургаалыг бичиж үлдээсэн ба. Лук, Илч Паултай хамт явж исэн. Илч Паулын хэлж байсан сургаалыг бичиж үлдээсэн. Йохан, Есүс өөрийгөө шавь шүү дээ. Одоо Үйлс ном, Лукийн бичсэн ном шүү дээ. Есүс Христ тэгэж хааш нь сагтал номуудыг харах юм бол Илч Паул ихэнхэд бичсэн байгаа. Илч нарын сургаал. Дараа нь Петр номнууд, Йохан номнууд болгож байна тийм үү? Гүн бас Есүсийн дүү болох Яаков, Юдас бас номнуудыг бичсэн байна. Хараа шинэ гэрээ бүхэлдээ элч нарын сургаал юм. Харин анхны чуулган энд өөрсдөө зориулдаг байсан гэж. Тэгэхээр бид юу ярих гээд байна гэхээр бид энэхүү сургаалууд өөрсдөө зориулдаг байх хэрэгтэй. Чуулганыхаа бид эзний үгэнд өөрийгөө зориулахаас аргагүй. Тэгээ бид юу ярих гэдэг нь шинэ гэрээ чухалчилж байгаа биш шүү. Уучин гэрээ байхгүй, шинэ гэрээ байхгүй шүү дээ. Гэхдээ элчний сургаалууд шинэ гэрээд бичигдсэн байна гэдгийг би илэрхийлж өгч байгаа. Тэгэхээр бид Библийн үг элчнэрийн сургаалд өөрсдөө зориулдаг байх хэрэгтэй. Энэ чуулганы итгэгч нар цаг хугацаа өнгөрөх тусам бид бүхэн эзний үгийг л илүү багаар таньдаг, мэддэг болсоор л байх өгч хэрэгтэй байхгүй. Тэгжээ бид анхны чуулганы бий болгож чадна гэсэн үг байна шүү дээ. Амен. Үг сонсох дуртай болцгоё. Үг унших дуртай болцгоё. Үгийг чэйжлэх дуртай болцгоё. Амен, амен. Элч нарын сургаал нь. Хоёрдугаар нь үг лээ? Нөхөрлөл гэж. Нөхөр дагалгүй нөхөрлөл. Өнөөдрийн энэ хүү номлол хамгийн чухал хэсэг бол энэ дүр үйл явдал юм. Нөхөрлөл байсан гэж. Хамт ямар нэгэн зүйлийг хийдэг биш. Хамт зүгээр цуглардаг биш. Тэд нөхөрлөдөг байсан. Нөхөрлөл шүү. Нөхөрлөл өөрсдөө зориулдаг. Хамт юм хийх, хамт эсэм бүлэг хийх нэг өөр. Нөхөрлөх гэдэг бас нэг өөр. Хамт цагс тоглож болно. Гэхдээ нөхөрлөл байхгүй байж болно. Тийм биш гэж юу? Хамт хоол идэж болно. Гэхдээ нөхөрлөл байхгүй байж болно. Гэхдээ хамт юм хийж чадахгүй байгаа ч гэсэн нөхөрлөл байж болно. Тиймээс анхны чуулганд нөхөрлөл гэдэг зүйл байсан ба. Тэгээ өнөөдөр бид өөрсдөө харцсан. Бидний нөхөрлөл ямар байгаа юм бэ? Нөхөрлөл нь яг үүндээ хуваалцал явдаг. Амьдралаа хуваалцдаг, сэтгэл хөдлөлөө хуваалцдаг, амжилт бүтээлээ алдаа оноогоо хуваалцдаг, нэгнийг төшиж өгдөг, тийм үйл явдал. Тийм зүйлийг хийдэг байсан гэж. Нөхөрлөл өөрсдөө зориулдаг байлаа гэсэн. Гуравдугаарх нь тэд юу байсан бэ гинэ? Талах хуваалтаа гэсэн. Талах хуваалт гэх юм бол анхны чуулган хоолсныхоо дараа эзний зоогийг барьдаг гэсэн. Эзний зоогийг талах хуваалт гэж хэлж байгаа. Тийм үү? Эзний зоог бид сар болгоны эхний 7 хоног хийдэг тийм үү? Анхны чуулган бол харин 7 хоног болгон цуглах үедээ эзний зоогийг барьдаг байсан байна. Эзний зоогийн барьж байгаа шалтгаан нь юу гэхээр Есүс бидний төлөө юу хийсэн бэ гэдгийг л дурсаж байгаа үйл явдал шүү дээ. Амен. Амен. Банк хуулц болгонд эзний зоог барьж талах таарс иддэг гэсэн. Тэгэхээр 7 хоног болгон Есүс минь төлөө юу хийсэн бэ гэдгийг өөртөө хэлж би юуны төлөө амьдрах ёстой вэ? Амьдрал юу чухал вэ гэдгийг баян сануулдаг байсан гэсэн үг байхгүй. Тэгвэл яг үүндээ бид эзэн цоог барихгүй, Есүс минь төлөө юу хийсэн бэ гэдгийг тунгаан бодохгүй бол бид дэлхийн хүмүүсийг дагаал явна. Үнэхээр аюултай. Миний амьдралын зорилго мөнгө олчихсон, нэр алдар болчихсон явж идэг. Мөнх юм биш. Мөнхийн ус биш болчихсон явж идэг. Бас анхны чуулган банк талах хуваалтанд өөрсдөө зориулж ирсэн юм байна шүү. Тэгээ бид өнөөдөр цуглах юм бол бид талах хуваалтыг хийн. Тустай гэр ирээс онлайнаар талах хуваалт хийж болох ч гэсэн тэгэх юм бол жоохон алдаа оноотой юм хийж магадгүй мандаа гэсэн имэйлт байгаа даа. Гэтэ талах хуваалтыг бид бодтой хийхээс гадна зүрхэндээ банк хийж байгаа ч гэж тань уриалмаар байна.
Баян Есүс миний төлөө юу хийсэн бэ гэдгийг өглөө босохдоо нэг тунгаан бодож байгаа чи. Юу амьдрал чухал билээ? Би ямар хүн цэнтэй билээ? Энийг талга болт байсан. Дөрөвдүгээрх нь юу байсан гинэ? Залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа. Анхны чуулганд байсан дөрөвдөг чухал энэ доод тэр бол залбирал байсан гэж. Яаж юм амар дарамттай санагдаж байна гайгүй үстэй. Чухал тий. Энэ бүгд амар дуртай учраас хийж байгаа байхгүй эднэр. Хариу сүнс байгаа учраас дуртай учраас хийж байгаа. Тэрнээс шин ёстой гэж юу ч хийгээгүй. Магадгүй та бүхэн заримныхаа хувьд амар дарамттай ёстой юм санагдаж магадгүй ч гэсэн. Тийм байгаагүй. Тэр залбирал өөрсдөө зориулдаг байсан ба. Тэр цуглаж залбирна, гэр гэртээ залбирна, хуваарай, залбирна, ярьж явахдаа, залбирна, алхаж байхдаа, залбирна, уулан дээр гараад, залбирна, гудамд бас залбирна. Тэр залбирал өөрсдөө зориулдаг байсан гэж. Анхны шуулганд бол залбирал биш. Залбирцгаая. Окей. Залбирая. Окей. Байнга л тийм залбирлууд байнга байсан байх шүү дээ. Залбирал өөрсдөө зориулах ямар гоё гэдгийг амталсан хүмүүс мэдэх байх тийм. Залбирахгүй байх юм бол амар хэцүү шүү дээ. Бачимдаал, бухимдаал, амьдрал жоох утгагүй санагдаал ирдэг. Анхны чуулганд залбирал өөрсдөө зориулдаг байж. Бөөндөө. Яг энэ дөрвөн зүйл байсан байна. Тэг өнөөдөр энэ жинчээс бид харцгаая. Бидний сүм чуулган, миний итгэлийн амьдрал ямар байна вэ гэдгийг. Энд сонирхолтой. Яг энэ дөрвөн зүйлийг хийсэн учраас тэдний чуулганууд асар том өөрчлөлт гарч ирсэн байна. Анхны чуулган энэхүү дөрвөн зүйлээр дамжин ямар өөрчлөлтийг бий болгосон бэ? Анхны чуулган ямар дүр төрх байгаа вэ? 43 дахь ишлээс нь уншина хамтдаа. 43 дахь ишлээ уншлаа. Хүн бүрд айдас байлаа. Учир нь ийш нараар Иерусалимд олон гайхамшиг үлдэгдэж байв. 43-аас 47 дахь ишлэл анхны чуулганд байсан дүр төрхийн талаар өгүүлж байгаа. Тэг ямар дүр төрхтэй байсан бэ гэдгийг. Нэгдүгээрх нь анхны сүм чуулган хүн бүрд юу байдаг байсан гинэ? Айдас байдаг байсан. Чуулганд ирж байгаа хүмүүс дотор айдас байгаа. Яана гэсэн. Тэгэхээр энэ хүү айдас гэдэг зүйл маань айдас хүүцийн айдас биш. Харин эмээлтийн айдас гэж ойлгох хэрэгтэй. Юуны айдас гинэ? Эмээлтийн. Бид ааваасаа эмээхтэй, дараагаасаа эмээхтэй айдаг шүү дээ. Тэр зүгээр эзэн бурхнаас эмээхтэй айж байгаа айдас байна гэж. Яагаад эзэн бурхнаас эмээхтэй айх айдас байсан бэ гэхээр шалтгаан нь бол элч нар олон гайхамшиг үлдэж байгаа учраас тэр. Тэр дөрвөн зүйл хийдэг байсан учраас тэр дөрвөн зүйлээр дамжуулан элч нараар гайхамшиг үлддэг байсан гэж. Тэнд нэгэн хараагүй хараатай болоод, тэр нэгэн суунхан босоод, тэнд нэг хөл гарн угарсан байсан хүмүүс зүв зүгээр болоод ирж байгаа учраас. Тэнд нэг хүн орилж чарлаад чөтгөр зайлж байгаа учраас. Ийм тэнтгүү элч нарын гараар дамжуулан янз бүрийн ёр бусын зүйл бий болж байгааг харахтаа яана бурхан бидний дунд байна шүү дээ гэсэн бодол өөр ирэхгүй тэд надад төрж эзэн бурхнаас эмээлтийн айдас тэднийг утсан юм а гэж хэлж байгаа юм шүү. Амен. Өнөөдөр яагаад чуулган дотор эмээлт байхгүй байна? Айдас байхгүй байна. Хүссэн дураараа хүссэн юм хийж болж ийн гэж бодож байгаа вэ гэхлээр магадгүй энэ гайхамшиг тэмдэг үлддэхгүй учраас юм биш үстэй гэсэн болгоомжлол байна. Тэгвэл гайхамшиг тэмдэг үлддэхийн тулд бид дээрх дөрвөн зүйлд анхаарах ёстой л гэсэн үг шүү дээ. Амен. Хоёрдугаар байсан тэмдэг нь юу байсан бэ гэхээр шинж тэмдэг нь дүр төрх нь 44 45 дахь ишлэл. Итгэсэн бүгд хамтаараа байцгаан бүх юм нь нийтийнх байваа. Хин нэгэнд нь хэрэгцээ гарах үед эзэмшил өмч хөрөнгөө худалдаж түүнийгээ бүгдэд түгээдэг байлаа. Амен. Итгэсэн бүгд хамтаараа байцгаан гэж 3000 ирчүүд байгаа. Эмэгтэйчүүдийг нь оруулах юм бол зөндөө л олон болох байх. Тэр хүмүүс хамтдаа байна гэдэг маань нэг доор байнсан гэсэн утга биш шүү. Манайхаа. Нэг доор байх тийм газар ч байхгүй. Гэтэ хамтдаа тэр олон мянган итгэгч нар хамтдаа байсан нь бол хамтдаа байх дуртай байсан юм а гэдгийг л ингэж илэрхийлж ийн гэж харах нь зөв. Олуулаа хамт байх дуртай. Би асууя. Та чуулгантай хамт байх дуртай юу гэсэн асуулт. Та юу гэж бодож байна? Дотор нь хариулт үзээч. Дотор хариулаа. Зарим нэг хүмүүс нь дургүйж магадгүй. Хамтаа байх дуртай юмснэр хамтаараа байсан бүх юм нь нийтих байлаа гэсэн. Тэгээ социалист нийгмийг мэддэг хүмүүс мэдэх байх. Бүх юм нийтгээд шүү дээ. Гэтэ социалист нийгмийг гаргаж ирсэн хүмүүс Библиэс энэнийг хараад гаргаж ирсэн бахаа гэсэн таамаг байдаг. Тэнд нэг зүйл дээр алдсан. Тэнд ариун сүнс байхгүй социализм бий болгосон. Энэ хүмүүс аяндаа энэ зүйлийг хийсэн ба. Бүх юм нийтээ. Нийтэх байсан гэдэг нь юу гэхээр нэг маань үсэх юм бол юмаа зараад өгчдөг. Нэг маань хувцсгүй байх юм бол хувцаа өгчдөг тий.
Нэг маань хүүхдийн сургалтын төлбөр байхгүйгаа бол туслаад өгчдөг юм байсан гэсэн үг. Анхны сүм чуулган нэг аяндаа хийжсэн гэсэн үг. Хин нэгэн хүчлээгүй тэр аяндаа энэ зүйлийг хийсэн. Ягаад дээрх тэр дөрвөн зүйл байгаа учраас тэдний оюун санаанд тэр өөрчлөлтүүд тэр үгээр дамжуулан, сүнсээр дамжуулан, нөхөрлөөр дамжуулан, талхуваалтаар дамжуулан бий болж исэн гэсэн үг шүү дээ. Тэр яг үндэ энэхүү хамтаараа байн бүх юм нийтийг байж нэгэндээ харамгүй зориулт гаргаж байгаа энэхүү хэлбэр бол яг үндэ гэр бүл дотор байдаг хэлбэр. Тусан холбоотой гэр бүл дотор байдаг хэлбэр. Хүмүүстээ тий? Тусан холбооны гэр бүл дотроо бид гэр бүлдээ л энэ зүйлийг хийж хамтаа байдаг. Дүүдэ ахтаа ингээл юмаа өгж идэг тийм үү? Тэгэл миний юм хаана яагаад миний юм авчдээ миний ойм саана ингээл үгэд явдаг. Их үйл явц байдаг. Яг өөрийнх нь гэр бүл нь сүм чуулга яг л адилхан төвшөнд очсон гэсэн үг байхгүй юу? Яг л адилхан төвшөнд очсон гэсэн үг. Яг итгэлийн гэр бүл нь яг өөрийн махбодын гэр бүлтэй яг л адилхан байр байдалтай болж өөрчлөгдсөн гэдгийг харж байгаа. Маш том өнөр өтгөн гэр бүл болон хувирсан гэсэн үг. Тэр ийм том өөрчлөлт тэдэн дотор бий болж байгаа. Дээр надад нэг удаа нэг дүү маань хэлж ирсэн. Агаа би чуулганы хүмүүсийг итгэлийн гэр бүл болохоор нь гэр бүлтэл гэж боддог байсан чинь яг бод байдлаар гэр бүл биш ахна. Хамтрагч нар юм шиг байна да гэж надад хэлж ирсэн. Тэгээ би дүүнүүг хэлсэн мэхлээрээ тэгж бодох хэрэггүй. Бид итгэлийн гэр бүл мөн. Гэтэ хараахан төлөвшөөгүй л байгаа. Хараахан тэр хэмжээнд хүрээгүй байгаа л гэж хэлж ирсэн. Бидний явах хэвээр зам яг л ийм зам байхгүй. Хэлээгээд биш вэ? Ханаа жуулган шиг биш вэ гэд бид гомдлого ирэхгүй. Тийм болохын төлөө л бид аажмаар дор бүрнэл хичээнэ гэсэн үг. Амен. Тийм биз дээ. Бид тэгж явах хэвээр. Яг ийм дүр төрх байсан гэж. Дараагийн дүр төрх нь ямар байсан бэ? 46 дугаар ишлэгийг харъя. Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүм цуглаж талхай айлуудад хуваан талархар хийгээр өгөөмөр зүрхээр холилцгоо гэж. Амен. Дараагийн тэд өдөр бүр дагалах өдөр бүр тэр олон мянган итгэгч нар өдөр болгон сүм дээр мөн айл цугладаг гэсэн байна тий. Тэгээ хам цуглаад байнгын идэж уудаг тэм нөхдөд байсан байна шээ. Маш гоё цуглах дуртай. Энэ дээр нэг гоё тодорхойлт байгаа. Нэг сэтгэлээр гэсэн. Анхны чуулган нэг сэтгэлтэй байсан байна. Юу ч хийсэн бэлэн. Хамтдаа юу ч хийхэд бэлэн тэр гоо нэг сэтгэл. Ямар тотн ямар ийм биений хайрлах сэтгэлээр дүүрэн байсан бэ гэдгийг бид энэ чинээс харж болж байна. Тэгэхээр сүм дотор яг үндэ сүм дотор нь ороогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүм дотор дахил өрөх ёслол бий болдог байсан учраас сүм дотор сүмийн гадаа маш том талбай байгаа. Тэнд цуглаж исэн болов уу гэж үзэж байна. Тэнд цугладаг байсан байна. Айлаас айлд юу хийдэг байсан? Талхаваач. Айлаас айлд нэгнийгээс нөгөөгнийхөө гэр Есүс энэ төлөө энэ зүйл Есүс бидэнд л амиа өгсөн юм аа гэж тунхаглаж тэр талхаваач зүгдэг байсан байх шүү дээ. Тэгм яг үндэ ариун зоогийг, эзний зоогийг хаа нэгдэг байсан бэх нь айлд хийдэг байсан. Тэн дээр хүүхэд нь байна, тэн дээр аав ээж нь байна, тэр ах дүү нар нь бөөндөл байна. Тэгэл талхаваалдаг хийгээл Есүс өгсөн би юм аа гэж хуваагаал. Гэр бүл дотор тийм нэг юм уур амьсгал бий болж чинь. Минь болж байна тийм үү? Тэнд хамтдаа хоол иддэг байсан баг. Хоол идэх гэдэг бол нөхөрлийн хамгийн энгийн элемент байдаг. Нөхөрлж байна гэдэг хамгийн том илэрхийлэл байдаг. Тэр хоол идэж байгаа газар бол нөхөрлөл бий болж байгаа гэж ойлгож байна. Хүмүүс хоол идэхээр гоо сэтгэлээ нээдэг, гоо ингээ яриа өрнүүлдэг. Тэгээд энэ бие биений ойлгох боломж үүсдэг байх юм шүү. Тэгээд хамгийн сүүлийн 47 дугаар эшлэл дээр тэгээд Бурхныг магтаж хамаг ардын хайр хүндэглэлийг олж байв. Эзэн аврагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа гэсэн. Амен. Тэр хамаг ардын хайр хүндэглэлийг олж Бурхныг магтаж байсан гэдэг ойлгомжтой шүү дээ. Анхны чуулган олон гайхамшиг бий болж Бурханаас имэх имэйлтүүд байж яг гэр бүлсгээ бие биендээ хандаж өгч авалцаж туслаж дэмжиж мөн талхаваач ийм үйл явц байнга байгаад байгаа учраас энийг харахтаа хамаг ард буй үл итгэж хүмүүс чуулганыг харахтаа үнэхээр мундаг хүмүүс байна. Энэ христгэж байгаа энэ хүү Есүсийн дагалдагч нар ямар мундаг юм бэ гэж тэднийг магтаж хүндэлсэн гэсэн үг. Амен. Ишнэ гоё зүйл байна. Чуулган нийгэмдээ нэр хүндтэй болсон гэсэн үг. Чуулганд явж байгаа хүмүүсийг харахтаа нийгэм, ангийн хүүхдүүд, хамт ажиллаж байгаа хүмүүс магтаж эхэлсэн гэсэн үг байхгүй. Манай бэлгээс чуулганд явд юм бэл. Энэ чуулганы хүмүүс их гоё юм бэл. Ингэж ярьж эхэлсэн гэсэн.
Тэмшиж юу? Тийм ч учраас эзэн аврагчдын тог өдөөс өдөрт нэмэгдүүллээ гэж. Нийгэмдээ сайн нэртэй, нийгэмдээ хайр хүндэтлэлийг олсон учраас олон хүмүүс аврагдах боломж нь нэгдэж эзэн тийм ч учраас олон хүмүүсийг тэдэр нэмсэн байна. Гэхдээ 7 хоног биш. Өдрөөс өдөрт аврагдцын тоог нэмэгдсээр исэн гэж. Энэ бол бидний байгаасаа гэж байгаа бидний мөрөөдөл шүү дээ. Анхны шум чуулга юм байсан чигээ бид бүхэн ийм байя. Бидэн ч гэсэн ийм дүр төрх нь байгаасаа. Бид өнөөдөр өөрсдөө ямар дутуу, дүлмэг, хараалган байгаагаа мэдэж байгаа, ойлгож байгаа тийм үү? Өөрсдөө харьцуулахад манай шум чуулга хангалттай биш байна гэдгийг бид угаасаа ойлгож байгаа. Гэтэ энийг юу хийсэн бэ гэхээр эзний үг ба ариун сүнс ийм болгосон гэдэг бид ойлгох хэрэгтэй. Тэгээ бидний дотор эдгээр дөрвөн зүйл байх юм бол болчихж байгаа. Өнөөдрийн энэхүү хэсгээс бидний амьдралд сурч болох зүйл юу вэ гэхээр дөрвөн зүйл байна. Нэгдүгээрх нь бид элч нарын сургаалд өөрсдийгөө зориулъя л гэж. Хоёрдугаарх нь бид нөхөрлөлт хамт байх биш. Нөхөрлөгт өөрсдийгөө зориулъя. Гуравдугаарх нь бид Есүс Христийн үхлийг дурсах талах хуваалтанд өөрсдийгөө зориулъя. Дөрөвдүгээрх нь бид өөрсдийгөө залбиралд зориулъя гэсэн байна. Амен. Тэгэхээр энэхүү номлыг сонсоод зүгээр нэгэн номл болоо битгий өнгөрөөрөө бид бүхэн дотрын анхны чуулганд байсан энэхүү дүр төрх байгаасаа. Тийм? Байгаасаа. Бид ч гэсэн ийм чуулган байгуулахын төлөө хичээцгээд. Магадгүй энэ үгийг сонсож явах үед жоохон бид энэ талдаа сул шүү дээ гэсэн юм байгаа бах. Тэгвэл та энийг хийхин төлөө зүтгэж хичээл гэж уриалмаар байна. Асуух уу? Хамзал бирж.